байцгаана эрхэм хүндэт үзэгчдээ ээлжид хилцүүлгийн цаг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр бид иргэдийн гомдлын дагуу машин ажилтны үйлчилгээний талаар хилцэхээр студиуд зочдыг ураад байна. Эхнээс нь зочдоо танилцуулъя. Миний баруун гар талаас BMML компани захирал Бачаргал, дараагийн хүн бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн талын газрын хамтын ажиллагаа олон нийтэд харилцах газрын дарга Сайн Жаргал, дараагийн хүн бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн талын газрын дэд дарга Ариун Болд, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн дарга Батболд, дараагийн хүн бол замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Очир Эрдэнэ, дараагийн хүн маань компаниудын төлөөлөл болох Хас Хишгтэн компани захирал Наранбаатар нар студиуд урагдсан ирээд байна. За тэгэхээр машин ажилтны үйлчилгээтэй холбоотой гомдол бол манай телевизэд нэлээд ирж байна. Манай телевиз бол иргэдийнхаа одоо санал гомдлыг сонсдог юм телевиз байгаа. Тэгэхээр яг энэ үйлчилгээ ер нь байх ёстой юм уу, үгүй юм уу? Хотын захиргаанаас гаргасан шийдвэрээр бол энэ үйлчилгээг байх ёсгүй гэсэн ийм байдлаар хандж байна. Ер нь энэ машин аж ахуй үйлчилгээ нь өөрөө өнөөдөр хуулийн дагуу явагдаж чадж байна уу? Яг энэ үйлчилгээ байх ёстой юм уу? Энэ дээр шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас мэдээлэл эхлүүлээ. Одоо албадлагын одоо хэмжээний хэрэгсэл ба. Энэ албадлагын арга хэрэгслийг авахтаа төр одоо хувийн аж ахуйн нэгжүүдтэй одоо гэрээний үндсэндээ хэрэгжүүлж байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бол мөн гэж үзэж байгаа. Юун дээр яг иргэд гомдоод байна гэхээр энэ ачлалтын үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагаа нь өөрөө холбогдох хууль тогтоомж, хууль зүйн сайдын баталсан одоо журам бий. Цагдаа өрхийн газрын одоо баталсан тушаал байгаа. Эдгээр одоо дүрм журмын хүрээнд бол явахгүй байгаа. Тухайлах юм бол нэгдүгээр игнэн дээр зогссон тээвэр хэрэгслийг ачихтаа замын хөдөлгөөний улсын байцаагчийн шийдвэрийн дагуу ачих хэрэгтэй. За энэ шийдвэрийг яаж гаргах вэ гэхээр тухайн замын хөдөлгөөний байцаагч нь шийдвэрээ гаргаад дуудлагын компанийг дуудаад ингэж ачуулах ёстой л. Гэтэл энэ журам нь нэгдүгээр хэрэгждэггүй. Ачлалтын одоо үйлчлэгээ эрхэлж байгаа компаниуд өөрсдөө одоо дур мэдэн ачдаг. Энэ нэргээд иргэдээс ирж байгаа шүүмжлэл нь бол одоо албан ёсны хулгай гэдэг одоо бүр тийм албан бус нэр томьёо хүртэл гарчлаа шүү дээ. Тэгэхээр энэ журмаа нэгдүгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. За хоёр дахь заалт нь одоо юу хэрэгжиж байна, хэрэгжихгүй байна гэхээр тухайн тээврийн хэрэгслийн одоо өмчлөгч эзэмшигч буюу жолооч нь одоо өөрөө хэрвээ ирэх юм бол тухайн тээврийн хэрэгслийг ачихгүй гэдэг одоо хууль зүйн сайдын журман дээр маш тодорхой заасан байгаа юм. Тэгэхээр энэ одоо журам бас хэрэгждэг. Тухайн жолооч нь одоо ирээд би тээврийн хэрэгслээ авчиа гэхээр заавал ачна гэдэг ачиж явдаг юм тохиолдол байгаа. Ер нь зүгээр яг амьдрал дээр харахад өнөөдөр тээвэрлэлтийн одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа журмын хашаа гэж байгаа тэнд бол үнэхээр одоо хэрүүл орвол үнэхээр амар байгаа шүү дээ. Одоо манай сүүлд ирсэн иргэний гомдлоор яхад жолооч нь гарч ирээд ачуулахгүй хад хүчээр ачиж яваад машины нэвдээд дугуйг нь хаглаад иймэрхүү үйл явдал болоод байгаа маа. Энэ дээр иргэд бохимдаад байгаа. Тэрнээс бол иргэдийн бохимдол бол одоо хууль тогтоомжийг одоо заавал зөрчиод нэгдүгээр игнэн дээр зогсох гээд байгаа асуудал биш байгаа. За дараагийн асуудал нь бол одоо төлбөр хурамчтай асуудал байна. Үнэхээр одоо энэ төлбөр хурамчийн асуудал өндөр үү, бага уу гэдэг асуудлыг бол хууль зүйн сайдын баталсан журмын цагдаа гэрлийн газар тогтооноо гэж байна. Энэ асуудлыг ярина. Яг энэ өргөжлүүлээд ярих учраас яг энэ үйлчлэгээ маань хуулийн дагуу явж гин үгүй юу? Хууль тогтоомжийн дагуу энэ одоо заашгүй байх ёстой. Явагдахгүй байна гэж байна. Хэрэгжүүлэхдээ өнөөдөр одоо ажилтны компаниуд маань толбогдох журмыг зөрчиж ажиллаж байна. Энэ дээр одоо цагдаагийн байгууллага бол зайлшгүй танил тавьж ажиллах шаардлагатай болчихжээ л гэдэг нь харагдаж байна. Замын цагдаагийн газар энэ асуудалд бол бид бол нэг хамаа авахгүй гэдэг ийм хариултыг өгд юм билээ. Энэ яг иргэн тухайлбал энэ ачдаг компаниудын хоорондын энэ зохицуултыг бол ямар нэгэн байдлаар төрийн байгууллага оролцох ёстой л байгаа юм л та. Гудамжинд өрнөд байгаа одоо энэ байдлаас харахад те. Мэдээж танай байгууллагатаас энэ ачдаг компаниудтай холбоотой бол гомдлол бас нэлээд ирдэг юм байлээ тийм ээ. Яг энэ дээр одоо замын цагдаагийн газар яг юу хийж ажиллаж байна? Яг ямар зохицуултыг хийж өгч чадхаар байна? За ачлалтын тухай ингээд ярих юм бол эхний ээлжинд нь яг ачлалтын үйл ажиллагааг хийж хосмоо гэдэг шалтгааныг ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ ачлалтын анхны журам бол 2005 онд хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан юм журам бий. 2005 онд Монгол улсын машин ямар байсан бэлээ? Тухайн үе зорчигчийн нэгдүгээр игнээр бусдын хөдөлгөөний саадуул тавина гэдэг ойлголт бол харьцангуй бага байлаа. Тээврийн хэрэгслийн нэвтрчлээ өвчсөн Улаанбаатар хотод харьцангуй бага байсан. За тэр үед бол бид нар ачлалтын үйл ажиллагаа явуулж байгаагүй явуулж исэн. Тухайн үед одоо тэр зам тээврийн хосолд орсон холбогдсон автомашиныг ачдаг. Согтуугаар тээврийн ирж жолоодсон жолооч автомашиныг ачдаг энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж явж исэн. За 2012 оноос хойш Улаанбаатар хотод энэ төвжирлийн асуудал нэлээд яригдах болсон. Ялангуяа Улаанбаатар хотод байгаа утааны асуудлын дараа төвжирлийн асуудал орж байгаа.
одоо Улаанбаатар хотод нэлээд төгжрөл үүсэж байна. Энэ маань одоо Улаанбаатар хотын иргэд нэлээд ачаал бухимдал үүсгэж байна гэдэг байдал. За энэ ачаал төгжрөлийг үүсгэж байгаа үндсэн гол шалтгааны нэг бол энэ зайлшгүй зогсолтоос бус хэлбэрээр бусдын хөдөлгөөс хаадуу зогсож байгаа энэ зогсолтын хэлбэр байна. Тийм учраас энэ зогсолтын хэлбэрийг шийдэхийн тулд замын сэтгүүлийн яалмнаас 2012 онд бол улсын дугаарыг хурааж авдаг юм үйл ажиллагаа хэрэгжүүлдэг гэсэн. Ялангуяа одоо удаа зогсож байгаа зөрмжүүд зогссон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тайлж аваад тэрнийхээ дагуу цагдаагийн яал багаж хурааж авчиж тасаг дээр асуудыг шийддэг тийм үү. Энэ байдал маань бас одоо жишээлбэл стандартын хувьд ч гэсэн бусад үйл ажиллагааны хувьд бол иргэдэд бас тийм өгөөжтэй үйл ажиллагаа болохгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг тийм машинаар дугаараа тайлуулчаа дугааргүй яваад тэрнээсээ болж эзэнгүй ос тэрийг гарах юм үндсэн нөхцөл бүрдэж байгаа учраас энэ үл зохимжгүй хэлбэр боллоо гэдэг байдлаар 12 оноос энэ үйл ажиллагаа зогсоосон байна. Та бүхэн мэдж байгаа юм. Тухайн үед бол улсын дугаарыг тайлаад тасаг дээр очиод баахан очиж дугаар болоод ороод нэг байцаагчтай уулзаад байцаагч тэнд нь одоо ийм материал бүрдүүл ийм банкнд мөнгө тушааж ир гэж явуулаад эргээл тэр одоо тэр буцаад ачаалд үүсгдэг цагдаагийн ажил дээр тэрнээсээ болж бохимдол гардаг иргэдийн хооронд цагдаа иргэдийн хооронд бас асуудал үүсдэг ийм байдал бий болсон учраас 2012 онд Улаанбаатар хот дээр ачиж журмах үйл ажиллагаа хэрэгжүүлэх алба байгуулъя. Энэ дээр одоо тэр ачлалтын үйл ажиллагаа хэрэгжүүлээд явъя гэдэг байдлаар шийдвэрлэж анхны тушаа шийдвэрүүд гарч ирсэн. За 2013 оноос замын хөдөлгөөний удирдлагын яг өнөөдрийн ачих үйлчлэгэн дээр ямар одоо зохицуулт хийж байна? Ер нь бол тэгээ тэрнтэй холбоотойгоор бид нар энэ ачлалтын компаниуд ч гэсэн нэмэгдэж орж ирсэн ийм үйл ажиллагаа болсон. Энэтэй холбоотойгоор замын сэтгүүлийн яалмнаас ер нь бол ачиж журмалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ замын сэтгүүлийн яалм одоо цагдаагийн байгууллагатай үндсэндээ гэрээгээр үүргээ гүйцэтгэнэ гэдэг байдлаар гэрээ байгуулад ажиллаж явсан байна. Өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар хотод 14 компани 88 автомашин ачиж журмалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. За энэ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг явуулахдаа бид нар тухайн хөдөлгөөний нөхцөл байдлын хэвтрлийг хараад ачлалтын компаниудыг тээврийн хэрэгслүүдийг хуваарлж өгч байгаа. Жишээлбэл нэг компани даваа ирэх олохгүйгээр гэдэг юм уу те. Одоо хасагчтны нэг дөрвөн машин нэг дүүрэгт ажиллана гэдэг юм уу эсвэл одоо автогранд мастерын нэг машин ажиллана гэдэг юм. Ийм байдлаар бид нар хуваарлтыг хийж өгөөд тухайн дүүргийн замын сэтгүүлийн тасаг дээр одоо тэр ачлалтын компаниудыг хүлээж авч одоо өглөөд нь одоо энэ замууд дээр хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Энд 2027 цус хоригт тэмдэг тавьсан ачин гэсэн тэмдэг тавьсан газрууд дээр хяналт тавих ажиллах хэрэгтэй гэдэг байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа. За эрсэн гомдол мэдээллийн тухайн тасгийн алба багш маань шалгаж үзээд буруутай үйлдэл байх юм бол тухайн ачлалтын үйл ажиллагааны төлбөр хураамжийг авахгүйгээр тээврийн хэрэгслийг гаргаж явуулахад эвдэл гэмтэл учирсан байх юм бол төлбөр хураамжийг төлөвлөх асуудлыг бас ярьж байгаа. Машин ачих үйлчлэгийг бол хувийн болон төрийн байгууллагууд хийж байгаа. Нэг нь бол замын хөдөлгөөний удирдлагын төв тийм ээ. Тэгэхээр замын хөдөлгөөний удирдлагын төв бол бас харьцангуй төрийн байгууллага. Тэр дунд бол төрийн албан агчид ажиллаж байгаа. Яагаад ийм үйлчлэгийг ийм хууль зөрчсөн байдлаар хийгээд идэг юм бэ? Одоо та бүхэн сая сонслоо шүү дээ. Энэ хяналт шалгалт явуулахад бол журмын дагуу явуулааг байна гэж тийм ээ. Асуудал юундаа байна? Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэлье. Манай байгууллага бол энэ хэрэгжүүлэгч байгуулагч. Гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлнэ. Энэ хэрэгжүүлэх явцдаа ямархуу шатны хэрэгжүүлж ийн яаж хэрэгжүүлэх үү гэдгийг хяналт тавих байгууллага нь одоо сая хэлээд явчлаа л та. Бид нар бол чиглэлээ авна, үүргээ авна. Энэ дээр цаанаас өгсөн шийдвэр байгаа. Тэр шийдвэрийн дагуу энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Хэрвээ бид үйл ажиллагаанд ямарваа нэгэн иргэнийг хохироосон тохиолдол гарах юм бол 100% тэр хохирлыг барагдуулж байгаа. За над дээр жишээлбэл одоо энэ байна л он гараад биднэрт 4 тохиолдол байна. Яг хуу тухайн жолоочийн ур чадвараас гадна анзаарахгүй байдал эсвэл замын нөхцөл байдал богино эргэлт таарахгүй зам дээр ч юм уу те энэ гүүприйн зурагдсан за урд талын гүүпр салсан ч гэдэг юм уу те их гэрлийн гэсэн энэ бүхэн дээр нь 100% хариуцлага байна. Бид нэр хариуцлага өөрөөд нөхөн төлбөрийг өгч байгаа. Даатгалын байгууллагаас. Манайхаас бол энэ тээврийн хэрэгслийг зөөр шилжүүлэх бол энэ дугуй дүрш үйлчлэгэн дээр бол нэг сарын болвол хяналт шалгалтын ажил бол үргэлжилсэн. Энэ хяналт шалгалтын ажил бол хэд хэдэн чиглэлд ихтэй ирэхэд бол замын хөдөлгөөний энэ журам хууль дүрм зохицуулагдсан журмууд хуулиуд тэрийг судлах. Хоёрдоо ирэхэд бол бид нар тэр хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тийм ээ. Дээрээс нь иргэдээс ирж тэр одоо гомдлууд байна. Энэ бүгд дээр өмчлөөр ингэ явж байгаа. Тэгэхээр одоо бид нар бол хууль зүйн сайдын бол бас 14 онд гарсан журам байгаа. Тэгээд энэ журмын дагуу бол цагдаагийн ерхий газартай аж ахуй нэгж байгууллагад бол гэрээ байгуулад ингэ явж байгаа.
Тэгэхээр энэ гэрээн дээр жишээлбэл бол маш тодорхой цагаан дээр хараар заагаад өгсөн байгаа байхгүй хамтран ажиллах гэрээ гэдэг. За энэ гэрээн дээр бол жишээлбэл одоо 1-4 дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16-гийн тийм ээ 16 дугаар зүйлийн 16-гийн 4-ийн 6 заасны дагуу зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч буюу цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны шийдвэрээр ачигч автомашин ашиглаж тээврийн хэрэгслийг зөөвөрлөх ажлыг хууль тогтоомж энэхүү гэрээний заалтын дагуу хийж гүйцэтгэнэ гэдэг ингээд маш тодорхой заагаад өгсөн байгаа. Тий. Тэгээд хоёр дахь төрөд бол жишээлбэл ингээд гүйцэтгэгчийн хүлээх үүрэг гэдэг доошлоод ирээд 2-2 дээр байгаа. Ачигч автомашин CE ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй жил жолоодсон автотээврийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-15 заасан мэрэгсэн жолоочор жолоодуулах гэж байгаа. За ингээд энд бас гэрээгээр бас юу хүлээж байгаа гэхээр түрүү яг дурдж л да бид нар бол хохирол арсан тохиолдолд хохирлыг барагдуулж байгаа гэдэг. Энэ дээр бол бүх одоо энэ аж ахуйн нэгжүүд бол энэ үйлчлэгээний хэвийн үйл ажиллагаа явуулах зорилгоор бол сан байгуул гэж. Энэ санг бол тухайн үйлчлэгээний 5%-аар тооцно гэж. Ингээд энэ сангаас бол юу нөгөө хохирлуудыг барагдуулаад ингээ явна гэж. За ингээд цаашлаад ирвэл бид нар одоо ачиг шинэ авчвал автомашины жолооч техникийн ажилтанд тавигдах шаардлага гэдэг байгаа. Түрүү нөгөө дурдсан CE ангиллын жолооч байна гэд. Дээрээс нь бол энэ 3-2-ийн 2-3-2 дээр замын хөдөлгөөний дөрвийг мөрдөж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахуйц дуу чимээ гаргахгүй гэж. Иргэдтэй зөв боловсон харьцаж хууль бус мөнгө бусад шанх харамж шаардахгүй зөв ёс зүйтэй байх тээврийн хэрэгслийг зөвхөн цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны шийдвэрээр зөөвөрлөх гэдэг ингээд хоёр ч удаа ингээд энэ заалтанд зөвхөн цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны шийдвэр гэж. Тэгэхээр энэ дээр бол юу гэдэг яг бид нар ажлын хэсгээ бол энэ явцад бол цагдаагийн ерхий газрынхан болон аж ахуйн нэгжүүдтэй ч гэсэн тодорхой хэмжээнд уулзалт хийжсэн. Энэ уулзалтаар бол цагдаагийн ерхий газрын холбогд одоо мэргэжлүүд бол тухайн үед бол бид бол юу гэдгийг үнэхээр бол энэ ачаал өрөхгүй байгаа. Цагдаагийн албаа агч бие бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа. Гэрэл дохиотоо мөртлөө манайх төгжрээд тэр гэрэл дохиоог зохицуул явдаг. Тэрний цаанаас бид нар ингээд нөгөө хөдөлгөөний ингээд зохицуулж чадахгүй байдаг гэдэг юм байна. Албаа агчид хүрэлцэхгүй байна гэд хуулийг зөрчөөдөө гэсэн үг биш байхгүй юу? Манай байгууллагын зүгээс нэг зүйлийг бол бас онцгойлж хэлмээр байгаа. Өнөөдрийн байдлаар энэ автоэрийн тэмээ зөө шилжүүлж байгаа энэ үйлдэл бол буруу гээгүй маа. Энэ байх ёстой мó. Тийм ээ. Яг гэвэл энэ үнэхээр ачаал их байна. Гэхдээ энийгээ зөвхөн хуулийн дагуу явуулаач ээ. Цагдаагийн улсын байцаагчийн эрхийг тэ жишээлбэл одоо энэ баталдгоо эрхийг ч юм уу хин нэг нь эдлээд байгаа байхгүй юу. Тэр хүн чинь нэгтэй төр тангараг өргөөгүй улсын байцаагчийн шалгалт өгөөгүй ч юм уу улсын байцаагч эрх авалгавдаг байхгүй юу. Ингээд явж байгаа. Энийний дагуу жишээлбэл ингээд иргэд бол бухимдаад гомдлоод байгаамаа. Нөгөө талаас одоо яг тэр хохирлыг барагдуулсан гэж дөнгөж саяхан одоо би ажилласаа гарч ирэхийн өмнөх над дээр бас гомдол орж ичээ. Тэр гомдол дээр юу гэж ирэхээр энэ байна л да. Дөнгөж саяхан 5 сарын 21-ний өдөр гээд. Энэ гомдол дээр бол яг юуг машин бол яг харахгүй бол зогсоосгүй газар тавьсан юм байна. Ингээд бол машин аччихсан байна. За энд бол одоо түрүүний он гэрэн дээр бас заасан чинь бол тухайн тээврийн хэрэгслээ тийм ээ эзэмшигч буюу өмчлөгч тэгээ хэн байдгийг тэр ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг зөө шилжүүлэхгүй хүлээлгэж өгнө. Шаардлагатай тохиолдолд улсын байцаагч бол хариуцлага тооцно гэж байгаа байхгүй юу. Хэрвээ улсын байцаагч цагдаа байхгүй тохиолдолд тэр эзэнд өгж явуулах ёстой. Тэгэхэд бол өгж явуулахгүй ингээд нөгөө дагуулад гүгээд байдаг. Тэр үтгэл машинтаа ачаа чирээд ингээд яваад байдаг асуудлууд байгаа. Энэ бүгд нь жишээлбэл одоо ингээд үйлдэлүүдээр ингээд тогтоогдоод байгаа. Тийм ээ. Одоо ингээд фэйсбүүк дээр жишээлбэл ингээд тавьчихсан. Жолооч нь ирсэн ингээд зогсоод байхад машины начаад ингээд байдаг. Нөгөө талаас одоо юу гэдэг эмгтэй жолооч энэ дэр бас их бухимдалтай байхгүй. Бид нар эмгтэйчдийг одоо их илэг барьдаг. Эрэгтэй хүн байсан бол тэхгүй гэдэг ч юм уу. За ингээд энийг тохиолдод байгаа даа. За энэ дээр бас дахиад ингээд явангууд түрүүний одоо жишээлбэл юугаар иргэн өглөө ирсэн иргэний гомдол бол өөрөө бол яг хууль бос үйлдэл хийснэ бол хүлэмжээр машин ингээ ачуул явж байгаа. Гэхдээ энд бол машиныхын багаж нь бол онгорхоо байсан. Бацуу гээд компанид очсон. Тийм ээ. 32-ын тойргийн тэнд байдаг. Ингээд энэ компани нь бол машиныхын дугуй нь алга болсон байна. Хойтлын багажаас нь. Энэ дугуйныхаа хохирлыг ингээд барагдвал ихээр дахиад өөдсөн хил амаар доромжсон гэж нөгөө ажилчид нь. Худалч солиотой авгаа мавга камерын бичлэгт тийм байхгүй запас дугуйч байхгүй гэд ингээ яадаг.
Төрүүний энэ гэрэн дээр хүлээсэн үүргээл та билүүдээч гэдэг юм бид нар яриад байгаа. Тий. Өөр нэг зүйл энд бас нэг тодруулж хэлэхгүй бол болохгүй байгаа юм. Жишээлбэл энэ 4 сарын 2-нд бас манай дээр бас ирсэн нэг гомдол байгаа. Энэ дээр бол эргэн одоо тий эмэн одоо 15 4 сарын 1-нд яг одоо хаан уул дүүргийн 1-р одоо хэлцэд бол байцаагчийн дууцаар бол очиж хохирчийн гомдол мэдүүлэг өгөөд авч зогсоод дөрн П тэмдэгтэй уу зогсоо тэгээ зөвшөөрсөн тэмдэгтэй талбайд машина тавьчихад байхад машиныг ачаа авсан байж. Буцаж ороо байцаагч миний машин байхгүй танах ачаас манад хамааралгүй бид нар мэдгүй гэж. Ингээд бол тэр Автограм мастер гэдэг компани бол аваа явуулсан бахаар нь очоод та нар яагаад ингэ авч байгаа юм бэ? П гэсэн тэмдэг дээрээс аваа явуулаа гэсэн чинь юу яриад байгаа юм тэр. Та нар тусгай зөвшөөрлөг цуцлуул гэсэн чинь засаг даргач хэлсэн гэсэн чинь тэр чи хамаагүй Батүлын чинь тэгвэл хамаатан бовж яах юм гэдэг байдлаар ингэж доромжилсан байгаа байхгүй. Энэ ингээд гомдлоо гаргаад ирсэн. Тэгээ иймэрхүү асуудлууд яваад байгаа. Тэгээ энэ дээр бол цаашаа бол үргэлжлүүлээд бид ярих хэрэгтэй байна. Компаниудтай холбоотой асуудлууд байна л та. Бас компаниудыг бид хийж байгаа ажлыг үгүйсэхгүй. Ягаад тэгэхээр нэгдүгээрийг нэг чөлөөлснөөрөө бас замын төгжрэл буурч нэг зогссон жолооч ачуулаад дараа нь зогсохгүй байнаас гэдэг юм уу. Үр дүнгууд бол мэдээж байгаа тийм ээ. Та бүхний ажлыг бол харлуулахгүй. Гэхдээ энэ ажлыг хийх явцдаа та бүхэн бол үнэхээр бас хууль зөрчөөд байгаа нь бол өдөр тутам одоо бид нар сурвалжлагаар явж байхад л хүн гараад ирчээл авъя гэдээ хачил өгөхгүй ингээл чирээл байгаа байхгүй юу. Бараг л одоо хүнтэй машиныг ачих чинь бараг л одоо бүр онгооч гарцсан байж тээ бараг төгжрөө зогсчихсан чинь маш догоогийн төгжиж байна ч гэдэг юм уу. Яагаад та бүхэн ингээд их улаарад идэв юм бэ? Эн чинь ерөөсөө компаниудын мөнгө авах арга хэрэгсэл биш шүү дээ. Энэ бол замын төгжрлийг бууруулах төрийн нэг одоо бодлого байхгүй юу. Тэгэхэд компаниуд хэтэрхий ингэж улаарад байгаа нь ямар учиртай? Яашлаа. Энэ ачлалын компаниуд үйл ажиллагаа эхлээд одоо бас баггүй хугацаа өнгөрсөн. Зам хөдөлгөөний ачаал нэлээд буурсан гэж үзэж байгаа. Тэр ер нь бол одоо тэр эзэмшигч нь гараад ирэхэд машин өгөхгүй байх гэдэг асуудал гараад байгаа тийм үү. Тэрийг бол өгж байгаа. Бид нар бол өгж байгаа. Ямар тохиолдолд өгөхгүй байгаа вэ гэхээр замын хөдөлгөөний тэр аж ахуй үйл явц дуусаагүй тохиолдол гэж ярьж байгаа шүү дээ. Дуусаагүй тохиолдолд эзэн гарч ирэл өгж байгаа. Тэр нь юу гэлж ийм нэхэр замын хөдөлгөөнд ачичаад хөдөлгөөнд оролцоогүй гэлж. Тэгэхэд эзэмшигч өмчлөгч нь замын хөдөлгөөнд нөгөө машин ачичаад оролцоод уулзруутай улаан гэрлэнээ зогсож явах юм уу тий. Хойш тавих гээд ирдэг. Ирснийхаа дараа би эзэн ичсэн байна. Машины нүг. Миний машиныг өсдөө та нар. Ерөөсөө ийм л юу байдал үүсдэг л дээ. Ямар ч компани дээр чинь тийм эзэн гараад ирсэн байхад өгөхгүй тохиолдол байгаагүй юм уу? Ер нь байх нь байсан. Тэр нь бол одоо тэгтээ тэднээсээ бид нар янз янзын замын зэгтүүдэд хамтраад сургалт янз бүрийн юмнууд явуулаа тийм ээ. Одоо ингээд энэний буулгаж үг энэ тэр нь тийм ийм газраас нь ачуулна, ийм тэмдэглэгээс ачиж шүү ингээд бүх юмнууд нь сургалтаар орчихсон. Тэр сургалтныхаа дагуу нөгөө хүмүүс нь сурсан мэдсэн юмныхаа дагуу ажиллаж байгаа тийм ээ. Ингээ байж л чинь яг ингээд нөгөө нөхдүүд гарч ирэнгүүтээ замын хөдөлгөөнд оролцсныхан дараа улаан гэрлэн дээр очиод зогсоо нөгөө чи улаан гэрлэлээр хүлээгөө зогсож ирж ирэнгүүтээ машин хөг. Би эзэн гараад ирсэн ба штэ. Иймэрхүү байр суурьтай байдаг. Тэгээд төрийн байгууллагууд гомдол гаргахтаа айгүй худал гомдол гаргадаг. Би эзэн гараад ирсэн байхад ингээд өгсөнгүй. Нөгөөдх нь замын хөдөлгөөнд оролцсон байгаа байдаг. Дээрээс нь 1800 1200 гэдэг утас руу мэдээлэл өгөөгүй байна гэж ярьдаг. Тэгээд тэр гомдлын дагуу замын зэгтээс бидний дууддаг л та. Дуудаа бичлэг юмнуудын авч үзүүлээд мэдээллийн замын хөдөлгөөний өдөржингөө төвийн сайтн дээр шивэгддэг. Тэр юмыг харуулахаар өмнөд нь орцсон байждаг. Ингээд иймэрхүү бас нэг худал юу гомдлууд бас. Алдаа гэхдээ танад бол байгаа тийм ээ. Компаниудад тийм байх. Тэгж бас нөгөө ажилчдын ур чадвар янз бүрнүүд байгаад байгаа шүү тийм ээ. Тэрнээс болоод алдаатай юмч байна. Тэрийг бид бүхэн бол дор засаал ингээл явж л байгаа тийм. Ерөнхийдөө бол улсын байцаагчийн шийдвэрээр гэж юм л да. Энэ нь болохоор нэг талаас бас хүндрэлтэй талууд байгаа. Бид нэр ерөнхийдөө цагдаагийн ерөнхий газартаа гэрээ хийсэн гэрээнийхээ дагуу гэж үзэхэд бол тийм ээ. Анханасаа тэгвэл хүндрэлтэй байсан бол гэрээн дээр гарам шүлжих шаардлага байсан юм уу? Одоо бид нэр энэ дээр цагдаагийн ерөнхий газартаа тохиролцоо, замын цагдаатайгаа харилцан тохиролцоод бид нэр улсын байцаагчийн шийдвэрээр гэдэг нь өглөө болгон бид нар замын удаа авчиж юу яагаад чиглэлээ авч явдаг. Энэ чиглэлээр компаниуд чинь нэг компани чинь зөвхөн нэг дүүрэг дээр байхгүй олон компаниуд байдаг болохоор замын удсан дээр за жишээлбэл BMML компани гэхэд хорооллын тэр чиглэлд хас шигтэн тэр чиглэлд тэгээд чиглэлийнхаа дагуу бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрүү иргэд гомдол нэхэж ирсэн тохиолдолд Баянгол дүүргийнхаа замын цагдаа дээр гомдлоо тайлбарлана. Тус компани хэрүү буруутай үйл ажиллагаа хийгдсэн байх юм бол бичлэгээр бид нар баримтжуулж байгаа. Хаанаас аль тэмдэглэгээс ачиж байгаа вэ гэдэг тэр бичлэгээ авч очиж үзүүлээд гомдлын юу яадаг. Хэрэг үнэхээр тэр компани хувь хүний юг
гомдлыг үнэхээр буруутай газараас нь ачдсан бол бид нэр төлбөр тооцоог нь буцааж өгөх харамж авдаг. Жолооч дээр хариуцлага тооцдог. Нэг талдаа та бүхний бизнес ахал да, тийм ээ. Гэхдээ тухайн машин дээр юу утас байгаа шүү дээ, гар утасныхын дугаар. Тэр усныхын дугаараар эхэлж мэдэгдээд ачлаа шүүгээд. Тэгээд дараа нь ачиж болохгүй. Тэгээ хүн гүгэд гараад ирвэл өгчдөг ч юм уу. Тэр чинь нэгэнд дүрм зөрчсөн тийм ээ. Дүрм зөрчгөөс өөр аргагүй байдлаар болоод байгаа. Яа тэгэхээр өнөөдөр Монгол улсад Улаанбаатар хотод зогсоол байхгүй. Тэр чинь хов өн чинь өөрөө эрх үүрэг гэж байгаа. Монгол улсын иргэнд бол тийм ээ. Тэгэхэд тэр Монгол улсын хууль дүрм журмыг юу яах юм бэ? Тийм боломж авахгүй утсаар нь төрүүлж мэдээ. Тэр бид нэр тэгж утсаар мэдээлж явдаг бол бид нэр энэ ажлыг хийх хэрэггүй шүү. Тийм ээ. Та нарын зорилго бол мөнгө олох учраас уу? Үгүй мөнгөндөө гол нь биш. Бид нэр аль болохоор л замын хөдөлгөөний ачааллыг багасгах гэж бид нэр тэнцэнээс үүрэг аваад гэрээгээр л явж байгаа юм л. Ямар нэгэн дүрм зөрчсөн этгээдийг өмчлөгч эзэмшигчтэй нөхрийг өргөсөн сануулахгүй дүрм зөрчсөн. Одоо дэлгүүр хошоо ороод ч юм ингээд машин тавьсан байгааг хооноос нь залгаа та одоо машин олдуулаа гэсэн тийм зүйл залтгаанч байхгүй. Гэрээн дээр бол байхгүй тийм. Тэгээ энэ дээр манай байгууллага чинь өөрөө үндсэн чиглэл үүргэн дээр бас энийг хэрэгжүүлэх л үүрэгтэй байгуулгын нэг. Тэгээд энэ 2013 оны 8 сарын 30-нд ингээд цэцэг төвөөс дээш байсан гудамжны ингээд нэгдүгээр игнэнд ингээд маш олон машин. За зогсоолгоо ашигласан байна. Зогсоол болгоод. За энэ одоо Бээжингийн гудамж техникийн их сургуулийн ард. За энэ зогсоолтой байхгүй гэдэг нь өөр тусдаа асуудал. Энэ бол энэ дээр бол яригдах шаардлагагүй байх гэж болж байна. Энэ Чингэлтэй дүүргийн эмнэлгийн ард. За энэ Мүйсийн байранд ингээд нэгдүгээр игний дандаа. За энэ өгнө өглөөхөн би өгнө өглөөхний хувьд сая цагийн өмнө нэвтрүүлэгт орно гэхээр гар утсаараа аваад ирсэн. Тэр. Одоо хэрэгжсэний дараа энэ нэгдүгээр игнээ ямар чөлөөтэй байгаа. Тэ. Энэ Хоттой хөгжлийн банкны бид нэрийг яагаад гэвэл би одоо энэ байгууллагт 5 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ энэ замын хөдөлгөөнийг энэ зохион байгуулах энэний асуудал гэдэг чинь үндсэндээ альч байгууллагад 3 ээгийн зарчмал үйлчилж байна. За энэ цэцэг төв рүү явж байгаа замд нэгдүгээр игний сайхан цэвэрхэн бовоз. Энийг л өсөж байгаа. Энэ чинь ерөөсөө яг хотын үйл ажиллагааг гэвэл тэр хотын зам нь бохир байвал зам нь эвдэрсэн байвал янзлах ёстой. Цас орсон байвал тэрийг цэвэрлэх ёстой. Тэн дээр дэг журам алдагдаад тэр одоо юу гэдгийг хин нэгэн бусдын эрх ашигын бусдын эзэмшлийн нийт эзэмшлийн зам дээр өөрөө 2-3 цагаар машинаа тавиад зогсоол биш те нийт эзэмшлийн зам зорчих хэсэг тэн дээр тавьсан бол тэрийг ачаал ачаад явхад биднэрт ачаад явах та нар хаашаа ачаад явснаа хэлэхгүй байна. Яагаад ингэжээс яг тэр. Тэгээ бид манай бид нар өөрсдөө санаачлаад тэр мэдээллийн нэгдсэн байгуулагдаад. Тэгээ нэгдсэн бааз байгууллагт бид нар Mobicom-тай хамтран Mobicom гэж. Яагаад тэгэхээр тэр нэгдсэн баазаас тэр Mobicom-ийн ч юм уу тэнд байх чинь ямар ч тийм бүх ажлыг тэд одоо аутсорсинг маягаар тэр ажлыг даалгаад өгчөж штэ. Тэгэхээр тэр хүнд нь тэр хүнээс машины чи ачлаа гэсэн мэдээллийг машины чи ачаад тэнд газар аваачлаа. Тим тоот дансанд тишнээ нөрөг тушаагач. Энэ мэдээллийг бүрэн дөрөв гэж байгаа. Хэрвээ тэр мэдээлэл нь авахгүй байгаагүй тэр эзэмшигчийн машиных нь өөр хүний машины юм уу эсвэл одоо хин нэгний машин эзэмшигчийн дугаар нь тэр зам тээврийн яамны бүртгэлийн бааз дугаар нь байхгүй юм уу солигдсон тийм тох асуудал байна. Тэрнээс биш тэрийн ажил бол 100% бид нар энийгээ тэр банкуудтайгаа шалгаж байгаа, Mobicom-тайгаа явж байгаа нэг хүн нэг хүрчлэн энэ ажлыг нь ямархуу янзтай явж байна. Ямар хүн дээр нь алдаа гараад байна гэдгийг шалгаж байгаа. Тэгвэл алдаа бол хувийн компаниудад байгаа мó? Одоо би тэгж хэлмээргүй байна ер нь. Арин балдаргаа яг нь ер нь бол зүгээр ажилтны компаниудаар алдаа байгаа гэдэг нь хаана мэдчихэж байгаа шүү дээ. Төрийн байгууллагууд манайх шалгаад алдаа байна гэдэг нь тогтооцсон. За иргэдүүд олон нийтийн хэрэгслээр ч гэсэн санал бодлоо илэрхийлж байгаа. Хавь мэдээллийн хэрэгслээр ч гэсэн бас ярьдаг. Алдаа бол байгаа. Энэ гол алдаа нь бол ер нь зүгээр түрүү иргэдийн үүргийн талаар сануулж байлаа л. Иргэд бол ихэвчлэн үүргээ бол ухамсарлаж байгаа. Нэгдүгээр игнээ тэмдэглэгээтэй газар тавьж болохгүй гэдэг. Нэгэнт ингээд зөрчил гаргацсан тохиолдолд бол тэр үүргээ ухамсарлаад торгуул шийдвэрлэлээ хүлээхэд бэлэн байдаг. Ганцхан юм юу гэхээр журам хэрэгжихгүй байгаа бохомдоод байгаа байхгүй юу? Яг түрүүний ярьдаг нэгдүгээр
замын хөдөлгөөний улсын байцаагчийн шийдвэрээр энийг ачих хэвээр. Хоёрдугаар шийдвэрээ яаж гаргах вэ гэхээр Ачихгүй байгаа юм чи. ажилтны компаниуд тэр гадна талын үзлэгийг хийх ёсгүй маа. Замын хөдөлгөөний улсын байцаагч тэр үзлэгийг хийгээд баримтжуулаад баталгаажуулаад тийм ээ. Тэрний дараагаар ачуулах хэвээр. Бүр одоо хууль зүйн сайдын 2014 оны 217 энэ журам нь хэрэгжихгүй юм чи энэ үйлчлэгийг зогсоож болдгоо юм. Өөрөөр хэлэх юм л юм байна. Замын хөдөлгөөний улсын байцааг дуудаж ирээд баримтжуулаад тэг ачуулж явах хэвээр. Тэгэхээр түрүүн иргэнийхээ үүргийг сануулад байгаа юм бол төр нь өөр үүрэг хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Нэгэнд хууль тогтоомжоор олгогдсон эрхөө өрөөнд хууль зүйн сайданд ийм журам гаргацсан байхад энэ гаргасан журмаа мөрдөх үүрэг нь төрд байх хэрэгтэй. Хоёрдугаарт энэний дагуу төрийн албадлагын энэ үйлчлэгээ гэрээгээр хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд орлого олж байгаа шүү дээ эндээс. Нэгэнт орлого олж байгаа юм бол бас энэ журмаа баримтлах хэрэгтэй. Үнэхээр одоо энэ журмаа баримтлаж ажиллаж чадахгүй бол одоо тэр гэрээнд заасан үүргийнхаа дагуу цайгаа тавьж өгөөд дараагийн чаддаг компани орж ирээд энэ журманд ажиллах хэрэгтэй. Мэдээж хэрэг амьдрал дээр хүндрэлтэй асуудал байгаа. Замын цагдаагийн одоо байцаагчд хүрэлцэхгүй байдаг. Тэгэхдээ нэгэнт өнөөдөр Монгол улс эрх зүйн төр байгуулж байгаа юм бол байгаа хууль тогтоомжийг мөрдөөд ажиллах хэрэгтэй. Мөрдөж ажиллаж чадахгүй бол энийг одоо цаашид яах вэ гэдэг ярьж одоо гаргалгааг нь гаргаад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах юм уу? Энэ хууль зүйн сайдын журмаа өөрчлөх юм уу? Ийм асуудлаар ярих болчихж байгаа. Тэрнээс биш иргэд рүү бүх буруугаа гэж болохгүй. Замын хөдөлгөөний төвчрлийн асуудал бол нөгөө талынхын асуудал байхгүй. Эхлээд хууль тогтоомжийг мөрдөх ёстой. Хууль тогтоомж мөрдөгдөх юм бол замын хөдөлгөөний ачаал буурна гэдэг энэ тестралаар ярихгүй бол зөвхөн нийтлэг юм яриад одоо бусад иргэдийн эрхийг зөрчиж болохгүй байхгүй. Энэ дээр бол иргэн ядлагхан одоо Монгол улсын иргэн Ач байна уу, Бэнч байна уу? Яг л энэний дагуу л одоо тэр эрхээ эдэлж үүргээ хүлээж авах хэрэгтэй. Ийм л асуудал тавьчих. Тэгвэл нэгэнт одоо би иргэн байлаа гэхэд миний машиныг ачих одоо тулахаар заавал цагдаа ирж ээж дараа нь ачих нь шүү дээ. Яг ийм хуулийн дагуу, журмын дагуу ингэж явж чадах байгаа юм чи энэ үйлчлэгийг зогсооч болдгоо юм уу? За ер нь бол сайдаа хүрэлцээтэй боллоо хойшлуулдаг. Одоо яг энэ ачлалтын үйл ажиллагаатай холбоотой гол яриад байгаа асуудал энэ байна. За ер нь Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар замын цагдаагийн 430 алба хаагч ажиллаад нэг жилд сая 200 мянган зөрчил илрүүлж байгаа. Улаанбаатар хот сая 200 мянган хүнтэй. Тэгэхээр сая 200 мянган зөрчлийг илрүүлэх гээд ажиллаж байгаа цагдаа гэдэг бол нэлээд ачаалттай ажил тарна тийм үү? За нэг 12 сард хуваах юм бол биднэрт нэг сард нэг 100 мянга орчим зөрчлийг илрүүлээд ажиллаж байна. Тэгээ Улаанбаатар хотын хөдөлгөөнийг зохицуулахад бол ямар одоо төвжил саатал ямар гарч байгаа бол ер нь годомжил замын томоохон уулзрал гарч байгаа цагдаа уулзрал уулзрыг орхиж явж үнэндээ чадахгүй. Ягаад чадахгүй гэвэл энэ автомашины хөдөлгөөний урсгалыг та бүхэн харж байгаа. Хаяа нэг секунд болдго юм 2 секунд болоход яаж хөдөлгөөн гацдаг яаж болдгоо. Тэр үед бол бид нар хөдөлгөөн зохицуулах үйл зүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. За ингээд Улаанбаатар хотод дуудлага хоногтой 400 шахам зам дээр ус тэргийн дуудлага гарч байгаа. Тэрэнд хордон шуурхай очихын тулд замын цагдаагийн ажилтаа ажиллаж байгаа. Тэгэхээр тэр чинь бас нэг машин хэрэгтэй хүн нөгөө дуудлаганд очихын тулд бид нар бол нэг цагдаа дуудлаганд очиход 18 минутаас илүү хугацаагаар очсон байх юм бол та дуудлаганд удаа очсон байдаг шалтгаанаар бас арга хэмжээ тооцдог юм байна шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэр иргэнд үйлчлэхийн тулд тэр зам дээр босон газар хордон шуурхай очихын тулд ажиллаа явж байгаа. За энэ үедээ бол бид нар одоо ингээд ажлын ачаалыг ингээд тооцоолоод үзэх юм бол засаг даргын одоо тэр засгийн газрыг гаргасан тогтоол дээр за 350 тээврийн экспорт замын цагдаагийн нэг алба хаагч байна гэдэг хуульчлаад өгсөн мөртлөө одоо болтол тэр хэрэгжихгүй аль 80 90-ад оны үеийн бүтц зохион байгуулалтаар ажиллаж байна. За одоо бид нар энэс гарсан юу вэ? Одоо энэ ачлалтын үйл ажиллагааг явуулахын тулд одоо тэр нөгөө нэг цагдаагийн ажилтны шийдвэр гэдэг юм аюугаар хэрэгжүүлэх гэдэг нь үгээр бид нар төрөлс хориотой гэсэн яг одоо тэр зам дээр ослыг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Яг замын хөдөлгөөний нөхцөл байдал сөргөөр нөлөөлж төвжирс саатал үүсгэж байгаа. Энэ газрууд дээр бид нар Улаанбаатар хотын хэмжээнд 114 байршилтай төрөлс хориотой доор нь очиж оруулна гэсэн тэмдэг давхар тавьж өгч байгаа. Иргэдэд тэр мэдээлэл очиж байгаа байхгүй. Одоо тэр тэмдгээр шийдэх нь шүү дээ, цагдаагийн орон. Тэр хөдөлгөөнд оролцоо явж байгаа хүн замын тэмдэглэлийг уншаа явж байгаа шүү дээ. Ер нь жолоо бариад гэрээсээ гарахтаа ихний гарсан дээр очиод би тусах зам уу зам тавьж их үрхтэй үрхгүй юу гэдгийг хараад мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгээд дараагийн тэр зогсохтой газар очиод зогсоол талбараа тавьдаг юм уу? Тэр газараа тавиад тэгээд дараагийнхаа үйл ажиллагаанд явж явах хэрэгтэй. Тэгээд тэмдэгэ тавьсан учраас бид нар тэр тэмдэгэн дээр ажил гэдэг команд шийдвэрийг энэ улсууд өгдөг. За тэр одоо жишээлбэл 100 айлын тэр годомждаа тэр годомж хүртэл тим метр газар тим тэмдэг тавьсан байна. Тэнд очиж та нар ажиллаад тэр зогсгоо хоригдсан газар зогсоод хөдөлгөөс адуулаад байгаа машинуудыг ачиж оруулаад байршилтанд байрлуулаа. Тэгтээ нөгөө гэрээн дээр чинь тэмдэглэгээ гэж байхгүй шүү. Цагдаа тэмдэглэгээр орлуулж болно гэсэн заалбар. Цагдаагийн байгууллагын шийдвэрээр тэмдэг тавьдаг байхгүй юу? Тэрээс дурын хүн авчаад дурын газар тэмдэг тавьчихдаг тийм стандарт. Тийм л дээ. Гэтэ яг нөгөө гэрээндээ өг өгүүлбэрээрээ бол
замын цагдаа тэмдгээр орлуулна гэсэн үг бол замын цагдаагийн ажилтаа би хэлээд л Улаанбаатар хотод байгаа 430 ажилчин өдөр шөнөний 24 цагт үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. Гэхдээ замын цагдаагийн одоо иргэдэд очих мэдээллийн хувьд бол одоо тэмдэглэлтэй газар дээр ачиж журмалаа гэсэн тэмдэгэ байрлуулаад цагдаагийн байгууллага шийдвэр өгч байгаа байхгүй. Энэ зогсох юм бол бид ачиж шүү. Тэний машиныг ачиж шүү. Тэр төр 20-т тэмдэг болгон дээр бид тавиагүй. Улаанбаатар хотод 114 барьчлаа 55. Ер нь гадаадын орнуудын туршлага юмыг харахад бол ачлалтын үйл ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг. Хотын захиргааны байгууллага л гүйцэтгэдэг. Одоо тэр Солонгост очиод харсан тэр Германд очиод харсан ч гэсэн тэр цагдаагийн ажилдаа очиод тэрийг ачуулаа зогсож идэг юм байхгүй шүү дээ. Ачдаг компани улсууд нэрээр ачаад аваа явдаг. Тэр төрийн байгууллагатайгаа гэрээнийхээ үйл ажиллагаа явуулдаг. Бид нар тэгээд одоо тэр байдал ингээд нэвтэрчээд байхад бид нар заавал цагдаа тэн дээр очиж амьдралд нийцгүй журмал гаргацсан юм байна тийм. Тэмдэг манай зогсож гэсэн ойлголт байхгүй л. Одоо надад бол сонин сонсогдоод байна л да. Заавал ачин гэдэг. Би бол хэрэгжүүлэгч хүн л дээ. Гэтэ тэсэлгүй хариулмаар санагдаад байна л да. Яагаад тэгэхээр жолооч хүн гэдэг чинь жолооны үнэмлэхтэй. Жолооны үнэмлэхийг тэр тусгай жолооны дамжаа сурж иж авдаг тий. Жолооны дамжаа сурахдаа энэ газар төр зогсож болохгүй гэд хэлээд ойлгуулад тэрнийхээ нөхцөл нь бол өөр байгаа байхгүй юу да. Тэгээд тэн дээр зогсож болохгүй гэсэн тэмдэг байгаад байгаа байхгүй юу? Тий. Тэн дээр л зогсоолын боломж үнэндээ байх байгаа байхгүй юу? Одоо тэрийг харин тустай асуудал гэж байна. Зогсоол бол яг адилхан байхгүй. Иргэнийг буруутгаад байгаа байхгүй. Иргэд бол ямар буруутай юм те? Ачиж болохгүй. Одоо өөр хэлбэл эзэн нэрсэн байхад ачиж болохгүй гэдээ ачаад байгаа. Яг л адилхан. Замын хөдөлгөөний байцаагч байлгаж ачнаа гэж яхад өөртөө ачин. Бид нар бүгдөө иргэдтэй. Бид нар нэг машин ачуулаад өдөр 70,000 төгрөг төлөхийг хинч хүсэхгүй байгаа шүү дээ. Энийг нэг нөгөө тэрийг бол ойлгож байна те. 70,000 гэдэг бол мөнгөний тоо бол үнэтэй юм шиг байж болно те. Тэрийг бол ойлгож байна. Харин би энгийн хүний хувьд хэлж штэ. Харин хин баяр наадам шинэ жил цагаан сараар зам дээр зогсож ажилтдаг юм бэ. Би энэ хүмүүстэй хэдэн жил хамт ажилласныхаа өмнө би энийг бол хараад гайхдаг байхгүй. Яг зүгээр өөртөө байр суурийг хамгаалаач юм уу ингээд ярьж болох байх. Гэхдээ өнөөдөр одоо юу гэдэг та бид нар бүгдээрээ бол энэ замын хөдөлгөөнд оролцож байгаа. Өнөөдөр бол тээврийн хэрэгсэл бол хэрэгцээ болчлоо штэ. Бид нар бүгдээрээ тээврийн хэрэгслэр. Нөгөө талаас түрүүн бас манай дэд дарга ярьж байна. Бид бол төрийн байгууллагын энэ одоо хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг биелэлтийг хангуулах хэрэгтэй. Энэ дээр бол жишээлбэл одоо нөгөө цагдаагийн байгууллагын ч юм уу компаниудаа тийм ээ энэ одоо албан агчид хөрөлцөхгүй байгаа болохоор тэмдэглэгээр бол эрх үүргээ шилжүүлээд байгаа маа. Энэ асуудал байж болохгүй маа гэдэг яриад байгаа. Хоёр дахь төрөж жишээлбэл одоо нийслэлийн засаг даргын 2013 оны А-доров тэр 769 тоо захирамжаар 13 оноос хойш тэр 70-80,000 төгрөгөөр үн тогтоогоод тээврийн хэрэгслүүдийг ачаадсан. 70,000 төгрөгөөр жижиг тэрэг тэгээ цилиндрийн магтаамжаар нь дунд оврын жип нь болохоор 75,000, том оврын жип нь 80,000 төгрөг гэдэг ингэ явсан. Энэ хугацаанд тийм ээ 13 онд жишээлбэл өгдөө 647 сая төгрөг буюу 9230 иргэнээс юм хохирол барагдуулсан байна. Нийт хэдэн төгрөг гинэ? 13 онд хэд ч 647 сая төгрөг. Тийм үү? Ингээд явж байгаа. Тэгэхээр бол нийт бол энэ юугаар нь 13 14 оныхыг аваад үзэхээр 11,746 иргэнээс бас ингээд хохирол юу торгоцсон шийтгцэн байгаа. Тэгэхээр энэ одоо жишээлбэл хохирлыг барагдуулах асуудал дахиад гарч ирж байна. Яг мөнгөн дүнгээр нь тоо хэлэх боломж байна. Мөнгөн дүгээр гэхээр 13-аас 14 хонд 9230 тээврийн хэрэгслийг тийм ээ 70-80,000-аар торгоход 647 сая 710,000 төгрөгийн одоо хураамжийг авсан байгаа. Дугуй төгжих гэж бас байгаа. Тий. Дугуй төгжихэд нийслэлийн иргэдийн хурлын тогтоолоор гарсан. Энэ тогтоол бас юу гэдэг нийтдээ 11,746 тээврийн хэрэгслийг дугуйг төгжиж 234.9 сая төгрөгөөр бас торгоо шийдэгдсэн байгаа. Тэгэхээр энэ одоо жишээлбэл юу гэдэг нийслэлийн засаг дарга болон нийслэлийн иргэдийн хурлын дарга бол үн тогтоох эрх байхгүй маа. Энэ бол өөрөөсөө албан тушаал эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан байна. Яг замын хөдөлгөөний хууль дүрмтэй холбогдуулаад үнийг бол цагдаагийн ерөнхий газрын дарга тогтоох хэрэгтэй. Энийг бол одоо яг хуу сүүлд бол 2-4 онд бол баталсан байгаа юм л та. Нөгөө яг ирээсээр нь километрээр нь тэгээд илэгдэл хоригдлоор нь шатхуунаар нь тэгээд нийгмийн даатгал ажлын цалин үлсэр ингээд 55,000-аад ингээд тогтоосон. Тэрнээс өмнөх нөгөө нэг 70-75-80,000 төгрөг гэдэг бол энэ өөрөө хууль бус юм байна маа. Энийг бол иргэд бол буцааж төлөвлөх ёстой. Өөр нэг зүйл нь бид нар хяналт шалгалтын явц тэр мөнгийг өгөх бололцоо байгаа мó эргэж төлүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Компаниудын төлөвлөлөөс хариулах боломж байна.
Манай компанийн хувьд бол над одоо юу гэдгийг нөө цагдаагийн газрын даргын 55,000 болсон шийдвэр байгаа шүү дээ. Энэ 2014 оны 11 сарын 20-нд гарсан байгаа. Манай байгууллагын хувьд болохоор 2014 оны 19 сарын 2-оос үйл ажиллагаа болсон. Тэгэхээр бид нар хуулицны ажил хийж байгаа. Энэ асуудал үндсэндээ замын хөдөлгөөний өдөрлөгийн төвтэй холбоотой яригдж байгаа асуудал байгаа. Яагаад тэгэхээр яг одоо өнөөдөр мөрдөж байгаа хууль тогтоон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, хууль зүйн сайдын тушаал, замын цагдаагийн газрын даргын тушаал байгаа. Энээр батлагдсан журмуудын хүрээнд бол тээвэрлэгт гарч байгаа зардлыг цагдаагийн газар тогтооно. За одоо дачид тээвэрлэгтэй журмыг одоо гэрээ явуулах журамчаагийн дагуу зохицуулагдаад цагдаагийн байгууллагатай гэрээгээр ажиллаж байгаа юм л та. Гэтэл яг энэ 14 оноос өмнөх хугацаанд засаг даргын шийдвэрээр замын хөдөлгөөний өдөрлөгийн төв гэдэг нийслэлийн өмчөд үйлдвэрийн газар одоо гэрээгүйгээр засаг даргын одоо тэр өгсөн чиглэлийн дагуу төлбөр хурамжаа тогтоогоод одоо иргэдийн тэр машиныг ачид тээвэрлсэн өөрөө холбогдох хууль тогтоом журмыг зөрчсөн байна. Тийм болохоор иргэдэд одоо очир улсын хохирлыг бол нийт хохирол нь төлөх ёстой гэсэн ийм шийдвэр байгаа. Энэ бол зөвхөн замын хөдөлгөөний өдөрлөгийн төвтэй холбоотой. Замын хөдөлгөөний өдөрлөгийн төв компани бол 14 оноос эхлээд одоо яг энэ хууль зүйн сайд замын цагдаагийн газрын даргын баталсан журмын дагуу гэрээгээ байгуулад төлбөрөө одоо яг энэ 55,000-аараа тогтоогоод явж байгаа л да. Тэгэхээр энэс өмнөх үйл ажиллагаатай холбоотой асуудал бол зөрүү мөнгөний иргэдэд өгөх юм шүү дээ. Үгүй юу? Зөрүү гэж ярихаасаа илүү нэгд анханасаа хууль бус шийдвэрээс учирсан хохирол бол иргэд тэр мөнгө хаанаас нь хэмжлэх юм одоо? Замын хөдөлгөөний өдөрлөгийн төв нийслэлийн засаг дарга бол одоо хариуцлагч нь байх ёстой. Тэгэд энэ дээр гээд янгууд жишээлбэл юу орж байгаа. Иргэд бол өөрсдөө бол юу гэдэг манай байгууллага бол иргэдийг төлөөлж бол нэхэмжил гарах үндэслэх юм аа гэж байгаа. Хэрвээ ингээд янгууд бол сая одоо өчтөр бол манай дээр бол энэ шудраг төрийн төлөө төрөөмөс байгуулгад Монголын хууч эмгтээчтэй холбоотой хамтран ажиллах санамжчиг байгуулсан. Энэ санамжчийн хүрээнд нөгөө өнгөрсөн хугацаанд энэ нөгөө замын хөдөлгөөний энэ хууль дүрмтэй холбогдуулж энэ тээврээр зөө шилжүүлсэн төлбөр эндээс хохирсон иргэд за мөн дээрэс нь одоо нөгөө хууль бус одоо юугаар төрийн болон төрийн захиргааны нутгийн өөрөө дах байгууллагын тийм ээ энэ одоо хууль бус шийдвэрүүдээс учирсан хохирлууд энэ бүх хохирлуудыг иргэдийн өмнөөс бас одоо шүүхт итгэмжл болж төлөөлөлж тийм ээ оролцож иргэдийн өмнөөс бас энэ хохирлыг барагдуулах чиглэлд манай болд хамтарч ажиллах санамжч байгуулж байгаа. Тэгэхээр энд бол бид төрийн бус байгууллагад хандах юм уу? Тий, энэ төрийн бус байгууллагуудаар хандуулж тийм ээ энэ хохирлоо барагдуулах ажилд бол шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн үг шүү дээ. Замын нэг багхгүй. Өнөөдөр 70,000 төгрөгийн төлөө иргэн хүн шүүхээр явах тийм боломж болцоо бол хүндрэлтэй. Ягаад тэр тэмдэгтийн урамжт бол өмгөөлөгч аавна. Цаг хугацаа тэр хүн чинь ажилтай. Ингээд ирэхээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг иргэн өндөр бараг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохоор эдгээр одоо компаниуд үйл ажиллагаа зөв гэсэн үг биш байхгүй. Тэгэхээр одоо холбогдох иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн өмнөөс төлөөлж одоо явна л гэдэг ийм асуудал үүсэж байна. Энэ тал дээр замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбоотой асуудал яриад. Би нэвтрүүлгийн хин ч гэсэн маш тодорхой хэлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төв гэдэг байгууллага энэ бол компани биш. Энэ бол нийслэлийн өмчт нийслэлийн засаг даргын харьяа өмчт үйлдвэрийн газар. Эдийгээр тийм ч гэсэн энэ ач журамлах үйл ажиллагааны тэр төлбөрийн хураамж байна шүү дээ. Үйлчлэгээний хураамж гэж байгаа шүү дээ. Энэ ч бол торгуул биш. Тэр бүх зардал бол тусдаа санд бидний нэгч одоо ирэх мэдлэл зор. Өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөг төвлөрсөн? Юу зарцуулсан? Одоо би өөр юм хэлж байна. Тэгэхээр нутгийн захиргааны байгууллагатай холбосон гаргасан шийдвэр түүний засаг даргаас гаргасан шийдвэр тогтооломжийг бол би хариуцж хэлж мэдэхгүй. Хэрэгжүүлэгч яг хинээс хэдэн төгрөг аваад байгаагаа мэдэн шүү дээ. Засаг даргын тамгын газар гэж байгаа. Тэндээс тодруулж асуугаад тэр асуудлаа ярьж шийдэх баг. Энэ дээр бол би ямарваа хууль зүйн эрх зүйтэй холбоотой асуудал дээр бол тайлбар хийх. Ер нь танах өнгөрсөн хугацаанд хичнээн автомашиныг ачаад хэдэн төгрөг төвлөрүүлээ тэр мөнгө нь хаана байршаа гэдэг мэдээллийг хэлж болох. Харин би дөнгөж сая хэлж шít. Бүгд улсын төсөвт орж байгаа. Нийслэлийн төрийн санд орж байгаа. За ажилтны үйл ажиллагаатай холбоотой юм хэлж. За өнгөрсөн жилийн хувьд бол 2014 онд Улаанбаатар хотод нийт 15,000 тээврийн ажил ачиж шилжүүлсэн. 2014 оны хувьд. За энэ жилийн хувьд бол одоо сард нэг 4,000 орчим тээврийн ажлыг ачиж журмлах үйл ажиллагаа хэрэгжүүлж ажиллаж байгаа. Бүх тооцоо судалгаа замын цагдаагийн албан дээр бүртгэлтэй бий. Ялангуяа нэгдүгээр сард хэдэн машин яатсан, хэдэн гомдол ирсэн.
хэдний цагдаа авч шийдвэрлсэн. Ямар хариу өгсөн гэдэг талаар. Одоо жишээлбэл 2015 оны 1 сард нийт 4080 онгорд автомашиныг зөөн шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан. Тэрнийтэй холбоотойгоор 57 өргөдөл гомдол ирсэн. Одоо 4000 төгрөгийг ачиж журмалахад 57 шиг өргөдөл гомдол ирж байгаа. Цагдаагийн байгууллагад 15 оны 1 сард гэсэн. За тэгээд 57 өргөдөл гомдлыг ингээд дотор нь ялгаад үзэхлээр одоо буруу газраас атсан байна, ачхтаа сэвтүүлсэн байна гэдэг юм уу те. Одоо ийм үйл ажиллагаа явагдсан гомдлууд идэх байхгүй. Одоо жишээлбэл намайг ороод гараад ирэх хонд ачсан байна, надад өөрчлөлт хэлсэнгүй ч гэдэг юм эсвэл зогсоол байхгүйгээс би тавьсан байна гэдэг. Энэ чиглэлээр бид нар гомдол мэдээллүүдийг хүлээж аваад холбогдох шалгалтуудыг хийж байгаа. Одоо тэр буруу газар байхад натсан юм уу? Одоо тэр нөгөө өглөө үүрэг чиглэл өгөөд явсан газраас өөр газар очиод үйл ажиллагаа явуулсан юм уу гэдгийг бид нар шалгаад үзчихэж байгаа. Одоо тэгэхээр тэр нь бол ямар нэгэн байдлаар тогтоогдож байгаа байхгүй гарахгүй. Одоо жишээлбэл яг өгсөн үүрэг чиглэлээс өөр газар очиод дураараа очиод ачаад явцсан тийм тохиолдол байхгүй. А иргэдээс бол цагдаагийн байгууллага хандж байгаа тохиолдлууд би жишээлбэл би гарах гэсэн миний гаражийн хаалгыг таглаад машин тавьчихжээ. Би зогсоол дээр авчиад тавьсан чинь зогсоолын ард талд намайг хаагаад машин тавьсан байна. Энийг та нар арга хэмжээ авч өгөөч гэж. Цагдаагийн эргүүлийн машин очиж байгаа. Очоод за энэ бол дөрөв цэцүүл мөн байна. Агаад ажилтны компаниг дуудаад ачуулж байгаа. Тэр юмнууд бүгд бүртгэл судалгаатай байгаа цагдаагийн байгууллага. А буруу зүрх ачсан тийм тохиолдлууд бол гардаг. Жишээлбэл одоо эргэлт тойролтон дээр 20 м байх хэвээр юмыг өөр газар нөгөө 15 м байсан юмыг ачаа явуулсан тохиолдол гарч байгаа бол бид нар холбогдох шалгалтаа хийгээд тэр машиныг гаргах асуудал шийд буруу үйл ажиллагаа явуулсан байна гэдэг байдлаар одоо 2015 оны байдлаар 2 аж ахуй нэгжийг 150 сая төгрөг торгосон. Одоо тэр 150 сая төгрөгч 2 машин аж ахуй нэгжийг үйл ажиллагаанд буруу явуулсан учраас бид нар торгож байгаа байхгүй. Бидний хуулийн арга хэмжээ авах сакс хэлбэр нь тэр. Одоо тэр ТV8 телевизээр гараад нэг машиныг ачиж аваад нэг хариуцлага нь жоохон сул байна тий. Автобус очиж мөргөөл дотор нэг хүүхэд байсан гэдэг нэг бичлэг гараад нэг бүх асуудал болсон шүү дээ. ТV8 телевизээр гараад нэг шөнийн суулгаж үлээ очоод гаргасан тохиолдол яг шалгаад үзэхлээр нөгөөх нь засварын газар руу чирээ явж ирсэн машин салчичод автобус мөргөө авсан тохиолдол байна. Тэрийг л ачиж ормуулсан үйл ажиллагаа явуулж ирсэн гэх ингээд асуудал болоод сүүлд нь ТV8 бид нар буруу мэдээлэл явуулснаа хүлээн зөвшөөрөе гэх ингээд асуудал болж. Сэвдүүлсэн асуудал гэдээ ярихлаа бид нар камерын бичлэг хийгээд байгаа юм байна шүү дээ. Тэрүүгээс чи бид нар бүх ТV юмнуудыг бичиж авч байгаа. Тэгээд аваад цагдаа зүгээр нүдэрээ хараад ингээд өнгөрөхөөс илүү бичлэг хийгээд баримтчуудад аваа явуулсан бид нар авчираа тулгаж харж байгаа хөөх. Иргэндээ ч үзүүлж байгаа. Одоо өнөөдөр Улаанбаатар хотод нийт хичнээн машин ачдаг машин байгаа. Тэр нь хэдэн одоо замын хөдөлгөөний удирдлагын төв хэдэн хувийн компаниуд юм бэ? За өнөөдрийн байдлаар 88 автомашин ажиллаж байгаа. 6 дүүрэгт гэсэн. За тэрний 12 шиг нь удирдлагын төв ажиллаж. Ихэнх нь хувийн компаниуд юм шүү дээ. Хувийн компаниудын 18 гэл янз янзын компаниуд бий л. Тэгэхээр түрүүнд нөгөө тоо баримт дурж яхад сайн жаргал даргын мэдээлэлс харахад бол өнгөрсөн хугацаанд нэг тэр бүм гарыг төгрөгөөр иргэд торгуулчих тийм ээ. Машина буруу газар тавиад энэ мөнгө яг юунд зарцуулагдсан бэ? Иргэд хүсэхдээ бол зогсоол байраасаа л гэж одоо харж байгаа л да. Нэг компаниудын орлого болохоос илүүтэйгээр хувийн компаниудын төлөөс хариулах боломж байна уу? Яг энэ мөнгөө юунд зарцуулдаг? Ерөнхийдөө бол энэ чинь 13 онд бол 70 мянган төгрөгөөр ажилт зөөрлөх үйл ажиллагаа хийгдчихсэн. Тэгээд энэ иргэдийн хил амнаас хил ам их байна, үнэн өндөр байна гэсэн югаар цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 55 мянга болсон. Энэ үнийн санал дээр бол яг ингээд бид нэр яг мэрэгжлийн лавгсүрэн гэдэг нэг мэрэгжлийн яг эдийн засгч байт юм бэл дээ автын ерийн. Тэр хүн дээр очиж бид нар судалгаа хийгээд ингээд үзэхэд бол 55 бол бас боломжгүй. Ягаад гэвэл энэ дээр чинь татвар ороогүй, нөөт нь ороогүй, ажилтны цалин хөлс эднэр баг ихэнх нь байхгүй. Нөөт татвар эднэр байхгүй. Тэгээд энэ дээр чинь бас судалгаа хийгөө муутай. Ийм үнийн дүнгээр тэгээ нэгэнд бид нэр гэрээ хийцсэн цагдаагийн ерөнхий газартаа гэрээ хийцсэн юм чинь яг энэ үнгээрээ явъя гэсэн байдлаар уг нь бол цагдаагийн ерөнхий газрын яг жижүүрийн шуурхай албаны даргын юу байд юм бас тушаал байд. Энэ дээр бол чирэгч зөөрлөх автомашины 3 хилжин жолоочтой байх хэвээр. Эдгээр чинь бол 24-48 гэж явж байгаа шүү дээ. Энэ үед ачаалтаа маш их ачаалтаа 24-48. Тийм, жолооч нар тэгж ажиллаж 24 цаг ажиллах шаардлага байгаа мó? Шүн замын төвжирэл байхгүй шүү дээ. Шүн чинь шүнийн дуудлага гэж явж байгаа шүү. Бичгээр түүгээд янз янз осол аваад. Тэрийг бол замын цагдаагийн газраас зохицуулж болдгоо юм уу? Угаасаа өмнө тэгжсэн шүү дээ, тий? Тэгээд хувийн компаниудаас тусламж авдаг юм уу? Тий, дууд шүү дээ. Бүгд шүн оц хонохдоо одоо жишээлбэл өнөөдөр хастраа сонсон бол маргааш өөр компани хоног гэдэг юм уу? Тийм байдлаар яг өдөр замын цагдаагийн газар өөрснөө ачих машин байхгүй юм уу? Байхгүй шүү дээ. Замын цагдаад ачдаг машин гэж нэг ширхэж байхгүй. Байсан түүхж байхгүй. Яг энэ утгаараа бид нар чинь нөгөө 3 хүн ажиллуулж байгаад үн 55 мянга болонгууд бид нар 2 ээлжин жолоочтой болгож байгаа байхгүй. Тэгээ 2 ээлжин жолооч дээрээс нь 2 туслах ажилтан гэж.
Иймэрхүү байдал байгаа л даа бас. Тэгээ биднээс чинь сая шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн ашигын ирж шалгалт хийгээд бүх газрууд компаниудыг шалгасан шүү дээ. Татвараас ирсэн, лицензийн төвөөс, мэрэгжлийн хяналтаас гэж шалгадаг бүх газрууд нь үрж ирээд үнэхээр алдагдaltaй байна гэдгийг эдний байцаагч ч гэсэн өөрөө мэдсэн. Бид нар тайлбарлаж хэлсэн, тийм ээ? Ерөнхийдөө ийм үнийн дүнтэй байгаамаа бид нар ийм хэцүү байдалтай ингэж алдагдaltaй. Нэг машин чи одоо хэд байгаа вэ? 55,000 төгрөгөөр жижиг тэрэг ачаад яг нийт зардал нь хэд гарч байгаа юм? Нийт зардал нь ерөнхийдөө ингээл 2-4 үний цалин, шатаж туслах материал, дугуйны илэгдэл гэдэг эн чинь бас маш их тооцоотой л байд юм бил л дээ. Бид нар ашиг гэж байдаггүй юм уу те? Ашиг айгүй баг гарч байгаа байхгүй юу? Хөлгийн хүмүүс харахтаа зөвхөн ачигч автомашинууд зөвхөн бензинээр нь хардаг. 1 км ачаад ирсэн мэ та нар энэ хооронд хэдэн төгрөгийн бензин авах уу гэж ирдэг те. Амьдрал дээр болохоор нөө журмын машиныхын төрөөс нь хэд байх вэ? Тэрийг дагаа хэдэн ажиллах уу? Журмын машин чигч одоо 10 гаруй хүн ажиллаж зөвхөн журмын машин дагаад. Тэгээд тэдний цалин мөнгө хаанаас гарах вэ? Урсгал зардлууд хаана байх вэ, тийм ээ? Юу зардал өндөртэй л дээ энэ бол. Би одоо энэ дэр буцаад нөгөө хяналт жалгалтын ажлаас бас өгүүлдүүдтэй холбоотой ярмаар байгаа юм л та. Энэ өөрөө дахиад нөгөө нэг тэр хууль зүйн сайдын тушаал журам, гар батлагдсан журам, тэр цагдаа ерхий газрын даргын тушаал хамтран ажиллах тэр дээрэс нь энэ юугаар компаниудаас энэ гэрээ энэ бүгд төр бас ингээ хэрэгжилтийг ингээд хангуулахад ажиллаад явхад жишээлбэл одоо юу гэдэг 2 янзын болвол гэрээ гэж. Нэг нь бол журмын ашаатай. Журмын ашаа үйл ажиллагаа явуулдаг компанитай, нөгөөт нь болохоор тээврээр зөөн шилжүүлж компанитай. Тийм бо. Нөгөө журмын ашаанд бол магадгүй 2-3 компани ч юм машинууд бол юу гэдэг төвлөрүүлж журмалж байгаа нөгөө зөөж авчир шилжүүлж. Тэгээ ингээд явхад бол жишээл журмын ашаан дээр бол бас татгалууд орж. Гэрээн дээр нөгөө юу гэдэг зориултын асфальт ухчлалтай ч юм уу хатуучилтай байна. Тэр нь шугамтай байх хэвээр, гэрэлтүүлэгтэй байх хэвээр, камертай байх хэвээр, тий тал бүрээс нь үзээс бас. Ингээд ирэнгүүт одоо журмын ашаанд ярьж байгаа. Хэрэгдийн бас нэг гом бухимдлын дээр байхгүй юу? Мөнгө аваад энийгээ дараа нь бидний машиныг авчиад ядглаад тэгвэл тэр журмын ашаанд юун дээр талбай дээр зүсэл борон дунд авчиж бороо орж чад. Шавхаатай яг машин угаалгаад гараад ирцэн. Тэгэд иймэрхүү шиг бухимдлууд орж. Тэгэхээр энэ дээр бол жишээлбэл дахиад нөгөө нэг үгтэй журмын ашааны үйл ажиллагаа үйлч компаниуд бол гэрээнийхээ үрийг биелүүлэхгүй байна. Яваад очихоор хяналтын камер байхгүй. Хяналтын камер нь жишээлбэл хаа байсан тэр нөгөө 5 шар дээр ч юм уу байдаг ч шиг иймэрхүү дутагдлууд баг. За энэ зөөр шилжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд байхад нөгөө ЦЭ английн жолоочтой байр 3 жил ажилласан мэрэгжлийн жолоочтой ингүүд яг хуу зарим нь бол ЦЭ ангилтай байгаа. Тэнгүүд одоо жишээлбэл юу гэдэг 14 оны Д ангил юу Ц ангил бол 9 онд даруулаад Е ангил бол 14 оны 4 сард ч юм уу ингээд даруулсан байна. За энэ бол яг хөө ингээд нэг нийтлэг нэг иймэрхүү байдал байгаа. Яг хөө ЦДТ аль алинтай байгаа гэдэг утгаараа. Хамгийн том жишээлбэл ингээд асуудал ярихад бид нар энэ 3 сард хийсэн хяналт шалгалт ч таа. Инхэд 90 он төрсэн нөхөр байгаа. Тийм ээ ийм гэдэг. За энэ нь бол 14 оны 10 сарын 30-ны өдөр Б ангил даруулаад 14 оны 11 сарын 28 буюу хэдхэн хоногийн дараа нэг сар хүрэхгүй хугацааны дараа уг нь хугацаатай ангил даруулсан байгаа. Ангиллууд хооронд ч. Тэгээ ингээд юугаар тээврээр ирсэл үндсэндээ тэр тээврээр ирсдэг жолоодод хүний машин зөөж шилжүүл явж байгаа. Б ангиллынхаа жолоог төгсөөд 3 сар болж байгаа л нөхөр байхгүй юу? Дахиад С ангил ингээд батсан. Дахиад ингээд бүр чөчлөн ярих бол Е ангил байхгүй. Иймэрхүү асуудлууд байгаа. За нөгөө талаас бид нөө хяналт жалгалт явуулсахад за таны бичгээр нөө жолоод хэрхэн үнэлэгч байна хөө байхгүй. Яасагс би хайцсан гэж. Жолоод хэрхэн үнэлэхгүй нөхөр л одоо бидний машиныг уу хэрэглэгчийн тэр иргэдийн машиныг зөөн шилжүүлээд ингээд яваад дутагдлууд байгаа юм. За энэ дээр өөр нэг асуудал бол гэрээн дээр бол тухайн тээврээс энэ замын цагдаа нартай цагдаагийн ерхий газрын удирдлагуудаа бид нар уулздаг гэдэг ажлын явцын уулздаг гэдэг жаад би яг энэ танилцуулаад нөгөө талаас энэ тээврээс зөөн шилжүүлж автомашинуудын улсын бүртгэл нь нэр ус нь бол тухайн компани дээр байх хэвээр эзэмшигч бол өмчлөгч юм тийм ээ. Тэгэхэд бол хувь хүний нэр дээр энэ тээврийн хэрэгслүүд яваад байгаа асуудал байгаамаа. Ингээд ирэхэд манай байгууллагын зүгээс бол яг энэ одоо гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээч. Дээрэс нь хэрэглэгчтэй буюу энэ одоо иргэдтэй бол яг энэ та нар шаардлагатай үүрэг хариуцлагачид бид нар та нар шаардлага тавьж гэнэ гэдэг асуудлыг яриад байгаа. Тэгээд энэ дээр бол тэр үйлчлэгийн соёл. За ингээд нөгөө нэг яваад очдөг. Дандаа нөгөө нэг хэдэн залуучууд байлаа л да. Нөгөө талаас бол юу гэдэг уг нь бол нэг ажлын хувцс юм уу ядтай хантаа зөмсөд хин нь ажилтыг хин нь одоо нөгөө юу машин ачуулсан нөхөр нь одоо хэрүүл уруу хийгээд байгаа гэдгийг бас ялахгүй бол тэнд бол бөөм бүжгсэн юм ингээд байж байгаа. Дүр зураг харагдаад байгаа.
Наадаш нэг юм хэлэхэд манай одоо ер нь бол ажилтны компаниуд нийлээд сая тэр 3 сард ирсэн томоохон шалгалтууд явсан шүү дээ. Тэгээ шалгалтуудын дараа ерөөсөө энэ гарсан зөвшөөрлүүд бол ер нь бүгдийг арилгасан ихэнх нь. Одоо энэ англи хүмүүсийн ажлаас нь халаад чөлөөлөө те англитай тийм 3 жилээс дээш болсон хүмүүсийн ажилд авсан байж байгаа. Сүүлд бидний хамгийн томоохон хийсэн ажил юу гэхээр бүх ажилтны компаниуд нийлээд яг нэг чигт хувцастай болсон ажлын. Тийм хамгийн том ажил. Ганцхан танай компани шүү дээ. За Үгүй бүх компани тийм болсон одоо бид 14 компани 10 зам үйлдвэрийн удирдлагын төвөөс бус бүх 13 компани 13-уулаа ижил хувцастай болсон одоо. Энэ том ажил. ер нь бол бас үзэгчд маань бас хилцүүлгийн үр дүнгээс энэ мөнгө ер нь хайчаад байгаа юм бэ гэдгийг мэдээсэй гэсэн үүднээс та бүхнээс асуулт асуусан. Төрийн байгууллага замын хөдөлгөөний удирдлагын төв нь бол мэдэхгүй усын төсөвт орж байгаа. Хувийн компаниуд бол алдагдaltaй ажиллаж байгаа учраас илүү мөнгийг бол зогсоол ч юм уу те өөр нийгмийн асуудалд бол зарцуулах боломж байхгүй гэдэг ийм зовлон ярьж байгаа юм байна. Тэгэхээр бас жоохон үр дүн муутай л харагдаж байна л да энэ үйлчлэгээ бол хэвлэлийнхний нүдээр харахад бол тэгэхээр бид бас энэ үйлчлэгээг сайжруулахын юмсан гэдэг ийм үүднээс үл энэ хилцүүлгийг хийж байгаа. Тэгэхээр хилцүүлгийн цаг маань өндөрлөгт өгч байгаа учраас яг энэ үйлчлэгийг яавал одоо дээр болгох юм бэ гэдэг дээр нэвтрүүлэгт одоо өргөдөж ирсэн зочид маань эхнээсээ байр сууриа товчхоноор илэрхийлээд явчих. За энийг бол яг ачид зөөрлж байгаа компаниудын юунаас бол ингэж байна. Төрийн албан байгууллага төрийн албаныхан бол уялдаа холбоогүй ажиллаж тийм ээ уялдаа холбоогүй нэг нэгэндээ судалгаагүй дүрм журм гаргаснаас болж ийм хийлэн болж байгаа байхгүй. Тийм байна. Тэг яг тэр амьдрал хэрэгж боломжгүй журам байна шүү дээ. Яг үнэхээр тийм. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн эрх архихан тийм ээ нийслэлийн засаг даргатайгаа цагдаагийн ерөнхий газартайгаа ч юм хамтраад энэ журмын дээр яаж яах вэ гэд ажлын хэсэгт нь оруулаад ингээд үнэ хин тогтоох яах их ингээд хууль зүйн яамнаас асуугаад ингээд нэг журам нэгдсэн нэг журам гараад ирэх юм бол ямар нэг юм хийлэн болохгүй л гэж бодож байна. Ингээнд бол хамгийн ихний ээлжинд бол тэр одоо сайдын гардаг журам дээр л бид нар бол өөрсдөө ингэж явахгүй бол бид нар бол төрийн чиг үүрийнхээ өрөөнд бол энэ шаардлага тавина. Нөгөө гэрээний хэрэгжлийг биелэлтийг иргэдийг охироож байгаа асуудлаад ярина. Нөгөө байгууллагууд бол нөгөө ачид өгжих юм уу тэр ажлаа явуулаад ингээд иймэрхүү байдал үүсэж байгаа. Ер нь бол биднээс зөвхөн энэ асуудлыг нийслэлийн хэмжээнд хараад байгаа байхгүй юу? Яг энэ ч нэг талаасаа бас аргагүй л дээ. Хүн амын төвлөрлөнд дийлэх нийслэлтэй. Гэхдээ Монгол улсын хэмжээнд энэ хууль тогтоомж журмууд бол үйлчлэх ёстой юм аа. Тэгэхээр зөвхөн одоо асуудлыг нийслэлийн засаг даргын чигт хотын хэмжээнд ярих нэгдүгээр учир дутагдaltaй. За хоёрдугаар өнөөдөр одоо мөрдөж байгаа хууль тогтоомжоор ачих тээвэрлэхээс гадна тэр төгжих асуудлыг ерөөсөө хуулиар зохицуулах асуудлыг тэр дугуй төгжих нь байх юм. Шийдвэр гаргаад одоо 4 компани бол хэрэгжүүлж авчиж байгаа. Тэгэхээр өнөөдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар бол нэгдүгээр игнээ зогссон одоо дүрм зөрчсөн бол захиргааны шийдвэр ногдуулах, торгох, эсвэл зөөж шилжүүлэх иймэрхүү зохицуулт байгаа байхгүй юу? Дугуй төгжих тухай зохицуулт ерөөсөө байхгүй. Зүгээр байхаа бусад олон улсын туршлага юм харахад байдаг л баг. Бид өнөөдөр зөвхөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор биелүүлж ажиллах ёстой. Энэ асуудлыг зөвхөн нийслэлийн хэмжээнд биш, улсын хэмжээнд ярих ёстой юм байна гэдгийг бол одоо харагдаж байна. Тийм болохоор бол энэ одоо хууль тогтоомж болон хууль зүйн сайдын тушаал энэ журам өнөөдөр амьдралаар хэрхэн нийцэж байна гэдгийг бол хууль зүйн яамны хүрээнд бас асуудлыг ярих ёстой юм байна. Ер нь зөрчлийн тухай хуулийн дээр энэ төр зогсолт хоригдсан газрууд тэмдэглэгээтэй газруудыг яаж тэмдэглэх ёстой юм бэ? Замын хөдөлгөөнд дөрвөн дээрээ бид нэр өөрчлөлт оруулж бүр одоо өөр өнгөөр бодохч байдаг юм уу те? Бүр иргэдэд мэдээлэл ямар тэмдэг бах вэ? Одоо жишээ нь зогсохыг хоригдсан бол тэмдэг байгаа. Тэмдэг нэмээд бол одоо бүр галын машин зогсохгүй зогсох шаардлагатай газрыг бүр удаанаар бодоо хийсэн байдаг. Тэд ямар нэгэн байдлаар ямар тохиолдолд иргэд бас мэдхгүй байж магадгүй мэдээлэл болгоод хэлэхэд ямар байдлаар юм хийх юм. Тийм учраас замын хөдөлгөөний дөрвөн дээр бид нэр замын тодорхой хэсгийг боддог, боржуурыг боддог тийм ээ. Тийм байдлаар энэ бодогтой газар байх юм бол ямар нэгэн байдлаар би зогсохгүй байна. Ямар нэгэн байдлаар хизэнээс яг тийм болох юм байна. Замын хөдөлгөөний дөрвөнд өөрчлөлтөө өгсөн байгаа л да. Тэр одоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоох байгууллагаар улсын хуулиар батлагдах юм бол дагаад дөрмийн өөрчлөлт орохлоор давхар яригдал орох асуудал. Ер нь тэгээд энэ иргэдийн оролцоо гэдэг асуудлыг ер нь альч байгууллага ярьдаг. Одоо гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалалт үйл ажиллагаанд иргэдээ их татаа оролцуулаач. Цагдаагийн байгууллага одоо цөөхөн хүнтэйгээл яриад аль альд нь хүрэхгүй юм байдалтайгаар санаа ингээд юмыг хайж яхаар иргэдээ энэ ажиллагаанд татаа оролцуулаач гэдэг байдлыг ярьдаг учраас үйл үед бид нар одоо скул болж ийсэж байдаг юм уу те эцэг ихээр нь хүүхдүүдэд хяналт тавиулдаг ийм системийг хэрэгжүүлээл явж байна. Өөр одоо цагдаагийн байгууллагаас өөр хувийн аж ахуйн нэгжүүдтэй байдаг юм уу хувь хүнд иргэнтэй холбоотой
урамшуулалт эргүүл ажиллуулаад ингээд явж л байна шүү дээ. Цагдаагийн хэвд ажлыг хийлгэхийн тулд энд бас нэг хяналт тавилгын иргэнд нь шаардлага тавилгын тулд ажлыг явж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бид нар энэ уулзрын голоос гарч чадахгүй байгаа цагдаа замын хөдөлгөөнд төвжүүлээ зогсож байгаа тэр зогсгоо хориглосон газар зогсож байгаа тээврийн хэрэгсэл хоёрыг одоо яаж цагдаа очиж ажиллах вэ? Уулз руу хайж явчаад уулз руу төвжрээ байж явах хэрэгтэй юм уу? Эсвэл тэр тэмдэгэн дээр очиж өдөр чинь нэг тэмдэг манд зогсоод бус одоо тэр гэмтрэгтэй зам дээр ослын хэргийн дууланд очихгүй байх үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй юм уу гэдэг. Энэ үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд одоо энэ хувийн аж ахуйн нэгж байгууллага одоо төрийг гэдэг юм татаа оролцуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ татаа оролцуулдаг юм аль бие усаа бүр хуульчж өгмөр байна. Ер нь харьцангуй одоо манай улс залуучууд энэ бүхий салбарт ажиллаж байна. Аливаа хүний нөө асуудалд ярихад бол ерөөсөө л хоорондоо ширээний ард суух гэж ярих гэсэн. Нэг өрөөнд дотор нэг өөдөөдөөс хараа ширээний ард сууж ярилцаад тэрийг тодорхойлж тийм ээ. Тэрийг гаргачаад тэрийг тодорхойлчод тэгснийхаа дараа хэвлэл мэдээлэлээр л хэлж байгаа юм. Тус тустай яриад тус тустай телевизээр яриад байвал энэ олон нийтийг бухимдуулаад төөрөгдүүлээд хэн зөв буруу ярьж байгааг мэддэхгүй. Ингээхийн тулд хоорондоо өөдөөдөөс хараад ширээнэт. Энэ бол ерөөсөө ямар ч хүний хийх л ажил байх гэж бодод. Тэр тусмаа залуу улсууд бол яг л ингэж л ажиллах. Бидний мөрдөж байгаа хууль дүрм журмууд бол ерөөсөө айгүй хэцүү амьдралд ууггүй л хууль дүрм журм. Энийг болохоор амьдралд нь одоо яг байгаа амьдралд нийцүүлээ тийм ээ. Яг амьдралдаа буулгасан тийм хууль дүрм журм гарчвал ер нь хийндэл хэрэгтэй, ард хэрэгтэй, хэрэгтэй, ажлын компаниудаа хэрэгтэй, төрийн байгууллагатаа хэрэгтэй тийм ээ. Ийм хууль дүрм журм гаргачвал бид ер нь бол хийндэл хэрэгтэй байх гэж байна. Дээрээс нэг жилгээд энэ зогсоол гэж сая түрүү ярьсан биелэх гэж яддаг. Жолооч хүн зогсоол хайгын уул зогсоол Улаанбаатарт олддог. Тэгэхэд манай монголчууд Улаанбаатарт иргэд зөвхөн орох байгаа зэрэг үүднэл зогсдог. Орох байгаа зэрэг. Түнсэл 100 метрийн цаана 300 метрийн цаана байрны дунд оруулж тавиад машин тавьж алхах явахд зогсол байдаг. Тэрийг юу сайж явдаг. Тийм л үү. За би нэг хоёр асуулт асууж тавьчихсан хариулчих уу. Одоо ажилтны компанитай гомдол гаргалаа гэж таана гаргах хөлөө хэд хоногийн дотор шийдвэрлэж өгөх вүлээ? Замын цагдаа шудрагчтай хоёрд гаргаж байна уу? Одоо жишээл иргэн хогцсон байна, буруу үйл ажиллагаа явагдсан байна, тийм ээ, сэв юмгаа болцсон байна гэвэл цагдаагийн байгууллага хүлээж авч байгаа. Хэд ямар хугацаанд хандах вэ? Одоо замын цагдаагийн газар дээр хандаж болно. Замын цагдаагийн газрын 93020111 гэдэг гомдол мэдээлэл хүлээж авдаг утсан. 9302 0111 гэж. Ажилтны үйл ажиллагаатай холбоотой. Тэгээд тэр нь дамжаа явдаг. Хэд хоногийн шийдвэр дотор шийдвэрлэж өгөх вэ? Юу гаргасан гомдол мэдээллийг 5 хоногийн дотор шийдэж өгөх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдол гарвал 14 хоног дотор шийдэх хэрэгтэй. За бид нар бол одоо ингээд сан төслүүдийг авч байна л да. 1 сар 57 гарсан, 2 сар 73 гарсан, 3 сар 67 гарсан, 4 сар 107 гарсан гэдэг юм. Ийм байдлаар бид нар бүх санал гомдлууд хүлээж 4 сард бол 2 дахь нэмэгдсэн байна тийм. Энэ замын цагдаагийн газарт ирж байгаа гомдлын хэдэн хувийн ажилтны компанитай холбоотой байна? За ер нь 32% л гэж ярьдаг. Шударга өрсөлдөөнд хэрэглэгчийн газарт гомдол гарахаар хэд хоногийн дотор шийдвэрлээд өгөх бололцоотой байна. Яг энэ компаниуд алдаа гаргаад байлаа. Тэгэхэд тэр компаниуд тусгай зөвшөөрлөг цуцлсан юм зүйл байна уу? Цуцлсан зүйл бол нэг удаагийн цуцлсан зүйл гарсан. Очихгүй компани цуцлаад буцаагаас сэргээсэн. Тэр нь яасан бэ гэхээр нэг хүүхэд татсан гэдэг нэг асуудал гарсан шүү. Тий. Бүр дээр нэг 2014 оны 100 босоос. Тэгээ эргээгээс сэргээсэн юм тий. Тэр нь юу болсон бэ гэхээр нөгөө хүүхэд тенттэй машин дотор хүүхэд тавьсан байсан ачиж тахад нөгөө нэг ээж аваа хоёулаа банк руу ороод нэг мөнгө тушаах гэж орсон багт нь банкны гаднаас атсан гэдэг нэг асуудал болоод. Тэгээ сүүлд нөгөө нэг хүүхдийн төлөөх газар байгууллагууд ирээд хүүхдийг одоо хараа хяналтгүй орхисон байна, ой хүрээгүй хүүхдийг ингэсэн байна гэдээ бас асуудал болоо юмсан. Тийм. Тэгээ тэр компани эргээд одоо ачих зөвшөөрөл авцсан юм биш үү тий. Алдаагаа зассан гэдэг шалтгаанаар. Тэр нь одоо 2014 оны 11 сард 12 сард одоо 11 сард энэ компаниуд орж ирэх давхар орж ирсэн байхгүй. Тэгээд үйл ажиллагааг шалгаад тэгээд цагдаагийн ерөнхий газар зөвшөөрөл олгосон байна. За шудрагчдын газарт бол иргэд гомдлоо гаргаад хандах боломжтой. Манайх бол ямар утсан дээр авч байгаа? 1284 гэдэг утсаар хандж байгаа. Эсвэл чинь одоо бичгээр гаргаж болно. Бичлэн одоо ирээд амаараа гаргаж болно. Иргэд бол бас нэлээд бичиж ирж байгаа л да. Тэр тохиолдолд үнэхээр одоо шалтгаан нөхцөл нь юу байсан? Судлаа тогтоогоод одоо иргэдэд ачих одоо тэр шилжүүлэх үйлчлэгнээс болж бодиттой хохирол учирсан байвал хохирлыг бол барагдвал чиглэлээр ажиллаж байгаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ хилцүүлгийн цаг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчдээ.